Төв аймаг бол хөгжлийн алтан тойрог юм аа. Манай аймагуудаас анх удаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийг боловсруулсан юм аа. Төв аймгийн газар тариалангийн үр шинжилгээ өрөөнд бид ургац маань бол нэмэгдсэн. Малчтаа харшаа болгож одоо нэлээд хөгжүүлж байна. Хань хэргэлтийг нь шин төвшөнд гаргахгүй. Хэд үтс орсон газар, замтай болсон газар сумдуудад бол хөгжил өөр аяндаа бий болно. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг тойрон хүрээлсэн 74,000 гаруй километр бүхий газар нутагтай хөгжлийн алтан тойрог бол Төв аймаг юм. Бид Монгол улсынхаа төвд оршдог Монгол улсын нийслэл Улаанбаатар хот маань Төв аймагта аймгийнхаа нутаг дэвсгэр дээр байдаг авто зам, төмөр зам, агаарын зам зэрэг одоо олон дэд бүтцийн зангилаан дээр байдаг ийм онцлогтой аймаг байгаа. Түшэйтхан аймаг, Богдхан уулын аймгийн түүхийн үргэлжлэл 2023 онд түүхт 100 жилийнхаа ойг тэмдэглэсэн байгаа. Тус нутагт анхны төр тус хүннүүгийн эзэн тусын үеийн төрийн төв байсан хийгээд 20 дугаар зууны Монголын улс төр тусгаар тогтнолын төвөөс гадна соёл, газар тариалан, мал аж ахуйн их бүтээн байгуулалтын манлайллын түүх оршдог. Зуун жилийн түүхт Төв аймаг нь нийт 27 сум, 97 багтай 28,500 гаруй өрх айлын 97.1 мянган хүн амтай томоохон бүл юм. Түүхийн алтан шар хуудаснаа улсын гих тодотголтой олон түүх амжилт бүтээл тус аймагтай шууд холбогддог. Харин өнөө цагийн бүтээн байгуулалт хөгжлийн өрнүн талбарт тус аймагт шинэ хотууд сөндөрлөх, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, улсын хурал засгийн газрын шийдвэр гарч олон ажлын эхлэл амжилттай тавигдан эд өрнөж байгаа юм аа. Манай аймагуудаас анх удаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийг эрдэмтэн судлаачид мэргэжилтнүүдийн оролцоотойгоор боловсруулсан юм аа. Тэгээ энэхүү стратеги төлөвлөлтөө аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан хэрэгжүүлж байгаа. Хөгжлийн алтан боломжит байршилд оршдгийн хувьд Монгол улсын хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэхийн хувьд ч хүнсний аюулгүй байдлыг хангах, дотооддоо үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнээр өөрсдийн хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, нийлүүлэгч болон үйлдвэрлэгч аймаг болох зорилтыг тэд дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Өнөөдөр эдийн засгийг төрөлжүүлэх заман одоо хөдөө аж ахуйн доктортой үйлдвэрлэлийг явуулах томоохон ахис дэвшил гаргаж, за бид бүхэн хөгжлийн стратеги төлөвлөлтөөр 3 бүс 8 тойрогт хувааж, за одоо өнөөдрийн Монгол улсын өсчихсөн хөгжлийн үйлдвэрлэлээр хөгжих энэ суурийг бид нар аймагтаа анх бий болгосноор 27 сум маань одоо бүрэн тэгш одоо хөгжих юм суурийг тавьж өгсөн юм. Түүхийн бүтээгдэхүүнээ бол үйлдвэрлэж чадаад байна. Одоо үүнийгээ эцсийн бүтээгдэхүүн болгоход одоо бидэнд ямар хэрэгцээ шаардлага байгаа юм бэ? Юу хийж болохоор юм бэ гэд бас олон шинжилгээ хийж үзэхэд
Стратеги төлөвлөгөөнд бол 24 төрлийн үйлдвэрлэлийг бол Төв аймагт явуулж болох юм а гэж гарсан байна. За аймгийн стратегийн 2000-аас 2024 оны мөрөн хөтөлбөр хэрэгжүүлэх энэ 4 жилийн хугацаанд за аймгийн хэмжээнд хийсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын олон ажлууд хийгдсэн. За энэ дотроос бол улс орны хэмжээний одоо бүтээн байгуулалтууд маш хийгдсэн. Ялангуяа хөшгийн хөндийн онгоцны худал шинээр баригдсанаар орон нутагт одоо шинэ ажлын байр бий болох. За дагаад одоо тэрийг дагаад төсвийн орлого нэмэгдэх юм нөхцөл боломж үүссэн. Монгол улсын эдийн засгийн сэргэлтийн бодлого 2022 оноос хэрэгжиж эхлэн хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нийслэл Улаанбаатар хоттой дүүцгэж шинэ төв хот байгуулах ажил засгийн газрын төвшөнд судлагдаж тухайн бүс нутгийн ерөнхий төлөвлөлтийг шийдэн дэд бүтцийн хангамж их усүрийг нэмэгдүүлэх өргөдгөх бодлогын арга хэмжээнүүд хэрэгжиж эхэлжээ. Энэхүү шинэ бүтээн байгуулалттай 100 мод хотын хөгжлийг уялдуулан зэрэгцэн хөгжих боломжийг бүрдүүлэх, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, орон нутагт баялаг бүтээх нөхцөлийг бүрдүүлж, хөгжлийг тэтгсэн дэд бүтцийг бий болгох, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлэн эхлээд байна. 2000 онд анх удаа төсвийн орлого нь 24 тэрбум төгрөг байсан бол одоо 2024 жилийн эцэст 60 тэрбум болж бараг 2 дахин нэмэгдсэн юм дүнтэй гарсан байгаа. За тэгээ хөшөөндөө онгоцны бодол шинээр бий болсноор үйл хөдлөл хөрөнгөний албан дотор цалингийн ашиг газрын төлбөрийн орлогоор бол ордог орлогууд нэмэгдсэн. Ялангуяа үйл хөдлөл хөрөнгөний албан дотор 2000 онд 6 тэрбум байсан бол одоо 18 тэрбум төгрөг ордог ийм үзүүлэлтүүд гарч орон нутгийн эдийн засгийг төсвийн санхүүдэд бол эерэг нөлөөлөл үзүүлж байгаа. Олон улсын шинэ сонгоцны буудлыг дагаж хөгжих шинэ 100 мод хотыг Төв аймгийн Сэргэлэн сумын дэвсгэрт байгуулахаар тогтоол гарсан. За энэ бүс нутагт шинэ 100 мод хот Майдэр Эко Сити, олон улсын хурдны AH3 автозам, за тээвэр логистикийн төв, Богдхан төмөр зам, Оросын холбооны улс бүгд найрамдах Хятад улсыг холбосон хийн хоолой, за мөн эдийн засгийн чөлөөт бүсгээд маш олон том юм бүтээн байгуулалтууд хийгдэхээр төлөвлөгдөж засгийн газрын тогтоолоор баталсан. За энэ ерөнхий төлөвлөгөөг үндэслэж дид одоо төлөвлөгөөнүүдийг бас холбогдох мэргэжлийн байгууллагууд нь гүйцэтгэж одоо үндсэндээ ажлууд нь эхлээд явж байна. Аймгийн төв 100 мод хотын инженерийн хангамжийн их үүсвэр шугам сүлжээг өргөдгөх ажлын хүрээнд нийт 84.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий суур дэд бүтцийн ажлууд эхэлж 4000 м3 усан хангамжийн шугам сүлжээ 1 болон 3 дугаар өргөх станцын барилга тоног төхөөрөмжийн шинжилгээний ажил, цахилгаан хангамжийн 110 кВт-ийн дэд станц, 30 МВт-ийн дулааны станц болон шугам сүлжээний өргөтгөл 1960-аас 1970 онуудад ашиглалтад орсон 50 хүртэлх жилийн насжилттай шугам сүлжээ шинжилэл, хүн амын суурьшлыг бий болгох зорилгоор 3500 айлын орон сууцны хорооллын дэд бүтэц барилгачлалтын ажил хийгдсэн бөгөөд Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөлд Тус аймгийн 14 сум 3 багийн төв хамрагдсан байна. Ийхүү дэд бүтцийн хангамжийн найдвартай их үүсвэр байгуулагдсанаар бүтээн байгуулалт, шинэ хот, шинэ хороолол, үйлдвэр үйлчилгээний барилгууд сүндэрлэн босох суурь нөхцөл бүрдэж байна. Тэгэхээр энэ бүх одоо хөрөнгө оруулалтууд, бүтээн байгуулалтын ажлууд хийгдснээр өнөөдөр боловсролын салбарт сургуулийн өмнөх боловсролд одоо хамрагдаж байгаа хүүхдийн тоо бол жилээс жилд өсөж байна. Өнөөдөр одоо цэцэрлэгийн гадна үлддэг хүүхд өнөөдөр алга байна.
За 2020 оны суурь түвшинтэй харьцуулахад цэцэрлэгийн хамран сургалт маань 83.4% байсан бол за 2024 оны байдлаар 90.9% төрж өөрөөр хэлбэл одоо суурь түвшнөөс одоо ахисан ийм үр дүн гарсан байна. За сургуулиудын хувьд өнөөдрийн байдлаар нийт сургуулиудын маань 50% нь бол нэгдүгээр ээлжинд одоо хичээл орж байна. Энэ маань өөрөөр хэлэх юм бол хүүхдүүд хичээлийн цагаас гадна бусад цагаар одоо хүүхд хөгжих орчин нөхцөл бол үнэхээр бүрдэж чаджээ. За хамран сургалтын хувьд ч гэсэн одоо суурь түвшнээс бол 3 пунктээр өссөн ийм үр дүнтэй байна. Өмнө нь бол одоо зориулалтын бус байруудтай за мөн одоо хүүхдүүдийн арим цэврийн байгууламж маань гадна байдгүйсэн бол өнөөдрийн байдлаар Төв аймагт маань шинээр энэ дотор байрууд нэмэгдснээрээ хүүхдүүд маань ая тухтай орчинд амьдарч байна. 2016-аас 2023 онд Төв аймгийн нийгмийн салбарт 84 барилга шинээр баригдаж 148 барилга их засварт орсон байна. Нийт 662.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 2520 хүүхдийн 6 сургууль, 1165 хүүхдийн 10 цэцэрлэг, 600 хүүхдийн 7 дотор байр, соёл спортын төв 6, үндэсний археологийн музей, 8 сумын эрүүл мэндийн төв, 2 сумын нутгийн удирдлагын ордон зэрэг 40 барилга шинээр барьж эхлэн үүнээс 30 барилга ашиглалтад орж 10 барилга он дамжин баригдаж байгаа юм а. Эрүүл мэндийн салбарт бид нэг бодлого барьж ажилласан юу вэ гэхээр бид аймгийн нэгдсэн эмнэлгийг бүсийн онцлогоо эмчилгээний төв рүү ойртуулъя. За энд одоо үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээг одоо ахиулахад тоног төхөөрөмжийн хангалтуудыг бол нэлээдгүй сайн хийлээ. Зөвхөн 2024 оноор авч үзэхэд эрүүл мэндийн салбарт 3.2 тэрбум төгрөгөөр одоо шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бол аймгийн нэгдсэн эмнэлэг болоод одоо сумын эрүүл мэндийн төвүүдийг бол хангаж байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалт хурдтай хийгдэж нийт 8 суманд 223.5 км автозам тавигдаж 26 сум төвлөрсөн халаалтын системд холбогдож 16 сум сумын хөгжил инженерийн дэд бүтцийн хангамж төсөлд хамрагдсан байна. Иргэдийн нутаг орондоо ая тухтай амьдрах нөхцөл болцоог бүрдүүлэх ажлын нэг чухал хэсэг нь зам гэж ингэж авч үзсэн. За ийм учраас улсын чанартай автозамтай сумын төвийг холбох ажлыг аймгийн зүгээс бодлогоор хийж хэрэгжүүлж байна. Аймгийнхаа 27 сумыг улсын чанартай автозамтай хатуу хучилттай замаар холбох хөгжлийг детгсэн дэд бүтц төслийг бид бас хэрэгжүүлэн ажиллаж байна. Манай аймгийн 27 сумаас 19 сум автозамтай болж эдгээр сумдуудаас Угтаал, Цээл, Заамар, Мөнгөнморт, Сэргэлэн, Баян Дэлгэрэг сумдуудын маань автозамын барилгын ажил явагдаж байна. Мөн Баян Зогт, Баян Үнжүүл, Бүрэн, Баян Цагаан сумдыг автозамтай холбох зураг төслийн ажлыг хийж байна. Ингэснээр аймгийн 23 сум автозамтай болох нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Аймгийн төвөөсөө Манчар жуулчны бааз хүртэлх 7.4 км автозамыг шинээр барьж ашиглалтанд оруулсан. Ингэснээр олон улсын гадаад жуулчд болон дотоод жуулчд бол заавал Улаанбаатар хот руу орж төвжрэхгүйгээр манай аймгийн төв дээр ирээд Манчар жуулчны бааз мөн Тэрэлж гэх мэтийн энэ бус нутгуудаар аялах, зорчих ийм боломж нөхцөл бүрдэж байгаамаа. Автозам бол сум орон нутгийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Манай аймаг бол хүнсний үйлдвэрлэгч аймаг байгаа. Тийм болохоор автозамтай болсноороо хүнсийг цаг алдалгүй нийслэл Улаанбаатар хот руу тээвэрлэх түгээх энэ ажлыг шийдвэрлэхэд автозамын асуудал маш чухал юм аа. Мөн автозамтай болсноороо сум орон нутгийн хөгжил бол маш хурдцтай хөгждгөө. Мөн дээрээс нь сум орон нутгийн иргэд маань сум орон нутгад аятай тухтай ажиллах, амьдрах нөхцөл боломж бүрддэг ийм онцлогтой байгаа. Төв аймгийг нийслэл хотыг тойрсон хөгжлийн алтан тойрог гэдэг нь
зүгээр нэг нэршил биш юм. Учир нь нийслэл болон олон улсын хэмжээний олон үйлдвэрлэгчид тухайн аймагт үйл ажиллагаагаа явуулдаг. Тэр дундаа экспортын чиг баримжаа бүхий үйлдвэрлэлч олон бий. Монгол улс дээр одоо хоёр орн одоо технологийн шинжилгээг санал тавьж байгаа. За энэ технологийн шинжилт хийснээр евро стандартын одоо бүтээгдэхүүн бий болж энэ одоо манай Монголын одоо харшаалагчдын түүхийн эд хийсэн бүтээгдэхүүн одоо Европын зах зээл гарах юм сайхан болцоо ингээ бий болж байна. Оросын улман улсын хөрөнгө оруулалтаар Сибагарагаад том компани евро стандартын гахаан махны аж үйлдвэрийн цогцлоор бий болгож байна. Энэ нь одоо Монголын зах зээлийг бий болгохоос гадна бүгдээр нь хятад улсын зах зээл рүү гаргах одоо тийм том экспортын одоо маш том цогцлоор ингээд Монгол улс хамгийн анхны юм хөдөө аж ахуйн цогцлоор бий болж байгаа. Төв аймгийн аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2020 онд 46.9 тэрбум, 2021 онд 73.2 тэрбум, 2022 онд 186.5 тэрбум, 2023 онд 327.5 тэрбум төгрөгт хүрч жилийн дундаж өсөлт 56%-аас 75%-аар өссөн бол аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2020 онд 703.8 тэрбум, 2021 онд 851.2 тэрбум, 2022 онд 1.80 33 тэрбум төгрөг болон өссөн байна. За аймгийн одоо ажлын амжилт үр дүн бол за иргэд аж ахуйн нэг малчин, тариаланч, хуваарай хөдөлмөр эрхлэгч, төрийн албан одоо хаагчдын хөдөлмөр зүтгэл, за төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, удирдлага зохион байгуулалт, хамтын ажиллагааны үр дүнд бол 2022 оны ажлын гүйцэтгэл үр дүнгээр Монгол улсын Шилдэг аймгаар 10 дахь удаа шалгарсан амжилтыг үзүүлсэн. Ийхүүдэд өөрсдийн онцлог суйрлан хөдөө орон нутгийн хөгжлийг түүчээлэн хөгжиж бас бүтээж байна.